Хаалттай хаалганы цаана кибер ертөнцид Америк хятадын хооронд дайн болох гэж байна хэмээн олон хүн таамаглаж байна. Өөрийгөө хятадын хакеруудын загалмайлсан эцэг гэж тодорхойлсон Ван Тао бол дараагийн үеийн дайчдыг бэлтгэдэг хүн. Одоогоос 10 жилийн өмнө тэрээр Америкийн цагаан ордны вебсайтыг хакердаж ажиллагаагүй болгож байсан тухайга хэлж байна. Энэ бол үзэл бодлоо бусдад мэдүүлэх арга байсан гэж Ван хэлжээ. Өнөө үед бараг хүн бүрд компьютерийн мэргэжилтэн болсон гэж санагдаж байгаач хятадын хакеруудыг засгийн газар, санхүүгийн байгууллагууд болон Google гэх мэт компаниудын эсрэг томоохон кибер халдлага үйлдсэн хэмээн буруутгаж байсан юм а. Харин Ван Тао хэлэхдээ эдгээр халдлагад гар бие оролцсон ямар ч хүнийг танихгүй. Үнэн хэрэгтээ тэдгээр нь хятадаас гаралтай гэдгийг нотлох баримт байхгүй гэсэн байна. Ван болон бусад мэргэжилтнүүд хятадын хакеруудыг юу идэвхжүүлж, зоригжуулдгийг мэднэ. Гол хөдөлгөгч хүч нь эх орноороо бахархах үзэл гэдгийг тэд хэлж байна. Хятадын хакеруудын хувьд ажиллах урам зориг болдог гэж хэлж болохоор зүйл бол эх оронч үзэл. Харин Америкийн ихэнх хакерууд магадгүй эх оронч үзлийн үүднээс ажилтгүй байх гэж мэргэжилтэн Энди Мок ярьсан байна. Ван эх оронч үзлийн үүднээс кибер халдлага үлдэж явсан хүн. Тэрээр залуу байхдаа компьютерийн системд вирус тараахаас өмнө компьютер болон вебсайтуудын сул талыг тодорхойлдог технологиг ашигладаг байжээ. Ийм зүйл хийж байсандаа харамсаж байсан уу гэсэн асуултанд тэрээр хариулахдаа үгүй. Ажлаа хийж байхад хамгийн их чөлөөтэй, дэлхийг өөрчлөх хүч чадалтай хүн болсон мэт санагддаг байсан гэсэн байна. Дэлхийн хамгийн туршлагатай хакеруудын зарим нь хятад хүмүүс байдаг гэж мэргэжилтнүүд үздэг бол хятадын засгийн газар кибер цагдаа нарын тусламжтайгаар кибер ертөнцид хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн эсрэг хатуу арга хэмжээ авч байгаа талаараа мэдэгдэж байгаа юм а. Хятадын засгийн газар ямар нэг кибер халдлагын ард байсан талаарх яриаг тус улсын албаны хүмүүс эрс нисааж байгаа юм. Ван Тао одоогоор Бээжин хотод мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид ажилладаг. Засгийн газар бидэнд дэмжлэг тусалцаа үзүүлээгүй. Бас бидний ажиллагааг зогсоогоогүй. Зогсоож чадахгүй гэж тэрээр ярьсан байна.